Улс даяараа социализм байгуулах нүр их ажилд хөмбөр ханцуу шамлан зүтгэж байсан 20 дугаар зуун. Магадгүй хэн нэгний бодож олсон тэр нийгэм маргааш л гэхэд байхгүй болохыг ихэнхэн тааварлаагүйч монголчууд салбар бүрт өөрийн эрдэм чадалт боловсон хүчнээ бэлтгэж байсан. Эх орныхоо хөгжлийн төлөө бүхнээ зориулсан буурлууд маань өнөөдөр бидэнд олон зүйлийг ярьж өгч чадна. Тэдний нэг бол Лувсан Доржгой. Архитекторч мэргэжилтэй нэг. Сайхан мэндэлсэн нэг бүрхаяарсэ сайхан гүйсэрэ холбоотой гадаа энхи хотмэ жамтэга бичээ Улаанбаатар хотын уугуул иргэн гэж ярьдаг штэ. Тэгхийн бол би Улаанбаатар хотын үндсэндээ уугуул иргэн. Энэ хотод төрсөн, энэ хотод өссөн. Миний жоохон байхад би 1-р 10 жилийн артлын хашаанд одоогоор Оросын элчин сайдын яамны урд гэхүүд тэнд төрсөн байлаа. Тэгээ том болоод сургуульд орохдоо 1-р 10 жилд орсон. Тэгээ 1-р 10 жилийн төгссөн. Тэгж 56 оюун да. Тэр үед одоо биднүүдийг хуваараар гадаад явуулдаг байсан. Тэгээ гадаад явууллаа. Тэгсэн Москвад геологийн цахилгаан явуулсан хуваар өгч байгаа юм. Тэгээ богоон цугаад явлаа. Тэр үед манай ангийнхаа 40 хүүхдүүд нэг богонд цөмөр явсан. Тэгтээ одоо нэг шиг боловсон купетэй тэр байгаагүй пласкарт бараг ачааны богонд сууж явсан юм да. 8 хоног явж Москвад очдөг байсан. Тэгээ Москвад буучаад халтар царайтай хэдий юм бас нүүр гараа угаах гэж угаалгын газар ирж явж байсан. Тэгээд архитектурын ангийг 6 жил гараа сураад тэгээд архитектор гэдэг архитектурын мэргэжил эзэмшсэн хүн болж 1966 онд төгсөж ирсэн. Архитекторч хүн уран ухаан, нарийн мэдрэмж, алдаагүй тооцоог бодож сурах хэрэгтэй. Баараггүй л байх нь чухал. Бидний бодож гаргасан зураг төсөл, бодит байдал дээр хүн амьдарч, ажил явагдаж, бүр нарийн ярвал улс орны өнгө төрхийг тодорхойлно. Ярвигтай ч бахархалтай ажил шүү гэж тэр ярьлаа. Онцгойроо архитекторууд бий. Миний төгсч ирэхэд би 13 дахь нь. Миний өмнөх тэр 12 улсууд ирсэн. Тэгээд архитекторууд энд бараг байхгүй гэж хэлж болохоор. Тэр үед бол яг хэмэдгөө дампын юмгаа мишиг хэшигт уртнасан шархуу чаашилжөө эдгэргээд улсууд сургууль төгсөөд ирсэн ажиллаж ирсэн. Зарим нь одоо том дарга болсон чимдгуучаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор
Тамбины уучин их сургууль барилгын анги нээсэн архитектур ангийн жика гэж байсан юм аа. Тэгээ архитектурын тухай гэж ярил зовлонтой юм да одоо манай ч архитектур гэдэг юмыг ойлгохгүй мөртлөө одоо тэгээ бүтээн байгуулалт гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ бүтээн байгуулалтад архитектуруудыг оруулж байгаа хувь нэмэр бол оюу сэтгэл бодлын хөрөнгө оруулалт юм да. Хотын хөгжил өнгө төрх нүдэн дээр л өөрчлөгдөж байна. Лувсанд орж байгаа орчин үеийн архитектурын хөгжилд хоёр талтай ханддаг юм билээ. Түүний бодол үндэсний архитектурын шийдэл бүхий хотыг бий болгох. Өвгөн архитекторч энэ үйлсийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулж яваа. Тэгээ ерөнхийдөө яг энгийн улсууд бол барилга гэж ойлгодог. Сайхан барилга барина гэдэг бол их хөрөнгө зарна гэсэн үг. Тэгээ зүгээр банаад бол социализм байгуулж явах үед барьсан барилгууд байгаа шүү дээ. Ихтэй яг социал гэж социализм гэдэг тийм дүүхээр явсаар одоо болтол явж байгаа. Зүгээр манайхны хүсдэг юм бол их сайхан барилгатай бай, хямд барих гэж байгаа. Тэгээ сайхан барилга, гоё барилга ч одоо хөрөнгө зарна шүү дээ. Тэгэхэд одоо бол янз бүрийн чулуу, шил, тоол хэрэглээ барилга байсныг бодоход барилга хөгжсөн бүтээн байгуулалт бол явж байгаа гэдэг байна. Нэг талдаа нөгөө талдаа бол архитектур хөгжиж байна гэж. Ганц барилга хийгээд байхгүй. Урлаг руугаа ингэж ороод гараад байдаг байхгүй. Барилга гэдэг чинь юу юм бэ гэхээр нэгдүгээр хүний хэрэгцээг хангадаг. Хоёр тэр барилгаа гаднаас нь харах ёстой. Дотор нь байдаг. Дотор нь байхлаар тэр дулаан хүйтэн гэрлэгээ тэр юм бас бодно. Тэр ч одоо бидний үүрэг болж байгаа юм да. Бодж гаргаж ирдэг. Тэгээ бас урлаг байна. Одоо дээр үгүй засгийн газрын орчин цагаан өнгөтэй байхдаа тэр дээдлэр нь барилга байсан шүү дээ. Тэгээ ажилч мачтын дүртэй. Дараа 60 онд Болгарууд өргөтгөл хийгээд тэгээ тэр цагаан өнгөч байхгүй болсон. Тэгээ 53 оноос хойш хуучин тэр буухны барилга тэр үчил манай Чимэдва Орсын гавьяат архитектор Мезенцев гэж хоёр хүн санаачлаад Maaшлын өөд уснаас хойш босгож байсан юм да. Барилгын зураг хийх чинь хамгийн багаар ярих нэг 7-8 хүн нийлж хийж байгаа шүү дээ. Тэгээс ганцхан хонд архитекторын зураад идэг юм шиг. Дамжлагаар бодох юм бол барилгын архитектор анх санаагаа гаргаад, ижээгээ гаргаад, зургаа хийгээд тэгээ барилгынхаа инженерт өгдөг. Барилгын инженер тэр хийц барилгын конструкцийг тооцоод гаргацдаг. Тэгээд дараа нь сантехник, цахилгаан инженерүүд орж хийдэг өөрснийхөө салбарыг хийдэг байхгүй юу. Тэгээ бодглохлоор 7-8 хүн хамгийн багаар ярихад орж байгаа.
Лувсан Доржгон хийсэн ажлыг дурдвал нэрлээд барахгүй. Одоогийн хөрөнгийн бирж, хуучны Элдв очрын нэрмжит кинотеатр, Ленин музейн барилга, Монголын үндэсний музейн барилга, засгийн газрын 11-р байр буюу хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим зэргийг нэрлэж болох юм. Түүний архитекторын ажлаас үндэсний хэвшинж, уран зураг, уран баримлын шигтгийг харж болох юм а. Орчин үеийн шилтэл болсон барилгуудад энэ шийдэл дутаж байгаа мэт санагдана. Миний хийсэн зургаар барьсан барилгууд бол он сартай юм чинь. Тэгээ тухайн барилгаас тухайн үеийн улсын хөрөнгө хэр байсан, нөхдүүд юу бодож ирсэн гэдг нь харагддаг. Тэр үед бол одоо шаврал байлаа шүү дээ. Үндэснийх гэж ярихлаар манайч одоо тэр үед хэдэн сүм хийдэл байлаа шүү дээ. Тэрийг дуурайлгаад хуулаад хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг хоёр төрчин материал нь өөр. Голсон мод. Тэгээ манайч одоо гандан байна, чойжлын сүм байна, гисрийн сүм байна. Тэднүүдийгээ дуурайж хийгээд тэгэл одоо үндэсний гэж хэлэхгүй шүү дээ. Үндэсний гэдэг нь Монгол хүн ямар сэтгэлгээтэй байна. Тэргээрээ л байх ёстой. Харин зүгээр одоо сүүлийн үед орон сууцыг зочны өрөө дотроо галтгооныхаа хэсгийг оруулсан. Нар хийдэг болсон. Тэгээд тэрийг бол би жинхэнэ Монгол юмдаа гэсэн сэтгэл төрч. Яг тэгэхээр Монгол гэрч чинь одоо буруу хараад хоолой хийхгүй шүү дээ. Тэр зочин ирээ сууж нүдэн дээр нь хоолой хийгээд тэгээ аялаад өгдөг шүү дээ. Энэ заншил энэ Европ башин дотор тусчаад өө гэдэг сэтгэл надад төрж байгаа ба. Өвгөн архитекторчин гэргий барилгын инженер хүн. Охин нь архитекторч мэргэжилтэй. Одоо зэ охин нь мөн л өвөө ээжийнхээ мэргэжлийг өглөхөөр суралцж яваа. Ингэхээр эдний удмаас 3 үеийн архитекторч лавтай төрхнэ. Манай хөгшин бол барилгын инженер. Тооцоо хийн бүтээлч хамт барилгын зургийн институт гэж байхад хамт ажилладаг байлаа. Архитекторч хүн өөрсдөө хийж бүтээсэн ажлаа бусдын адил зарлан тунхаглаад байдаггүй. Нэг ёсны даруй зантай хүмүүс гэхүүдээ. Гэвч тэдний хийсэн бүтээл он цаг өнгөрөх тусам үн цэнэ олдог жамтай. Өнөөдөр архитекторуудын хийсэн ажил, архитекторууд ч ажиллаа ийм ажил хийлээ, тэглээ гэж зарлаад байдгүй. Тэрийг сурталчлаад байдгүй. Гэхдээ хийх ажил хийсэн юм одоо их л хэрэгтэй шүү дээ. Барилгагүй бол юу байх юм, юу ч байхгүй шүү дээ. Герман, Чех хоёр орны зааг дээрх хөлийн ойролцоо нэгэн тосгон бий. Тэрэл тосгонд лувсан дорж байгаа оюутан ахуй цагтаан очин энэ зургийг зуржээ. Амьдралынх нь гэгээн үеийн дурсамж одоо хэрн хадгалаастай. Тэгээд 4-р курсын оюутан өвлийнхаа авралтаар очиж авраад аварч явахдаа энийг зураад өөр хэлбэл би зүгээр барилгын зураг зөвхөн хийдэг биш, бас нэг уран зургийн талаа юм. Манайх сургуультай бол уран зураг, уран баримл 2 семестр үтсэлдээ заалгасан. Тэгээ тэрний практикч гэдэг юм уу? Тэгээ нэг юм хийж байлаа. Лувсан дорж байгаа ажил болгоно урлагийн бүтээл талаас нь үргэлж хардаг. Амьдрал түүнд уран барилга, уран сэтгэмж,
Эх орныхоо өнгө төрхийг тодорхойлох барилга байшингуудыг сүндэрлүүлэх хувь заяаг олгосон гэлтэй. Одоо тэр хойч үедээ эрдэм чадлаа өвлүүлэх чин хүсэлтэйгэн бидэнд дуулгалаа. Архитектур гэдэг маань утгаараа одоо үгийг чаваад үтсэн. Архитектур гэж байгаа шүү дээ. Грек үг. Архи гэдэг нь анхных гэсэн үг. Тектур гэдэг ч одоо тектоник, өөрөөр хэлбэл газар шорооны хөрсний бүтэц гэхлээр анхны одоо овоолго тавоолгосон юм гэсэн санаа явж байгаа байхгүй юу. Тэгээд манай мэрэгжил бол архитекторууд анх барилгыг зургийг шийднэ. Тэгээд барилгаа бариулна. Тэгээд бие болоод одоо хэрэгжээд ирэхлээр барилга гэж нэртэй болдог. Олон барилга болохоор хот суурин гэдэг нэртэй болдог. Тэгээ ерөнхийд наваад үзвэл архитектурын хөгжил гэсэн утга гарч ирж байгаа. Лувсан доржгойн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, төрийн шагнал хэмээх эрхэм хүндтэй цолоон олгосон билээ. Амьдрал баян, сурах зүйл их, залууст зүтгэл зорилгол хэрэгтэй гэж буурай маань захисан юм. Тийм ээ. Өвгөн архитекторчийн хүсэл хойч үедээ биелэн олох учиртай.